нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бүхийн өрөө нэвтрүүлгийн 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ өдөр Бүхийн өрөө нэвтрүүлгийн студид зочин хөтлөгчөөр үндэсний бүхийн улсын тайлбарлагч, үндэсний спортын судлаач Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За мөн энэ өдөр үндэсний бүхийн улсын заан, Монгол улсын заан мөнх сайхны өсгөөөр заан маань хүрэлцэн ирсэн байна. За үндэсний бүхийн барилдааныг НТV телевизээр та бүхэнд тайлбарлан хүргэж байгаа Монгол улсын харцаг Төвдөн дөржин өсгөрөөдөө харцаг маань мөн хүрэлцэн иржээ. За та гуравтаа энэ өдрийн мэнд хүргье. За энэ өдрийн мэнд хүргье. Нөгөө дараа хэрвээ зарлуулвал юу юм бэ? Харцгаа төрүүлж хэлүүлж яг юм байна. Харцгаа урд нэлээ. Эхлээд нөгөө тайлбарлагч гэж араас нь харцаг гэж хэлүүлсэн нь сонь сонсогдсон юм шиг. Тийм. Эсвэл тайлбарлагч нь золтой болох хэрэгтэй тийм. Улсын золтой тайлбарыг. За ингээд бүхийн өрөөнөөс үзэгч та бүхэнд бол өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан барилдааныг бол тоомлон үзүүлэх болно. За хэдүүлээ нэвтрүүлгийг бүхөө тоомлохын өмнө бас энэ барилдаануудын талаар ярилцах юм байна уу? Эсвэл шууд бүхийнхээ барилдаанууд руу ороод. Жага халуул бас халъя л таа бас. Өсгөөдөгөө ойр дуулзаагүй. Халмаар санагдаж байна. Бид нар яг нэг үе би бас өсгөөгөөс нэлээд ахалтай. Тэгэхдээ яг нэг үед бас хамт барилдаж ийсэн. Нутаг бас залгаа. Тий нөгөө нэг аавын таних юм дагч багаас нэг ойрхон байсан. Ийм хүний хувьд бас өсгөөдөгөө таарсан. Өсгөөгөөс өөрсөн сайхан байна. Өсгөө зам маань НТV телевизийн үндэсний бүхийн тайлбарлагчдын багт бас нэгдэж байгаа. Антан самбууначин өсгөө заан гэдэг дараа нь бас олон сайхан бүгчүүд орж ирэх бах. Баасангүй харцаг бүргээр тарцаг гэдэг тийм. Зүгээр тэгж бодож байгаа юмны хувьд тийм. Өсгөө зам маань бол орж ирэх нь бол тодорхой болсон. За баг тавтай мөрлөө. За баярлалаа. За ингээд улам олуулаа болж энэ нийт үзэгчдэд бүхийн мэдээлэл за шууд амжуулалтын тайлбар хөрөхөд бол улам өргөжж мэрэгчлэтнүүд бүгчүүд маань бас энд орж ирж байгаад бол баяртай байна. Өсгөө зам маань өөрөө барилдаж ирсэн хүн сүүлийн нэг жил гарan бас бүх тайлбарлсан. Тэгсэн. Тэгээ ер нь бол яг өөрөө бол бас тийм барилдаан айгуу тийм мэдрэмжтэй их гоё барилдаантай. Яг тэр шигээ бас тийм нэг барилдааны харах үнцэг мэдрэмж бас их сайтай юм бүх байхгүй. Энэ цаг үед барилдаж байгаа. Саяны бидний тоомлж ярих гэж байгаа энэ барилдаанд барилдсан бүгчүүдийн барилдааны онцлогийн талаар бас сонирхолтой гоё юм. Тий. За тэгээд дээр нь аймаг зэргийн золтой бүгчүүдийн түүхэнд бол бас Монгол бүхийн өргөнд сумын зан золтой төрүүлсэн. Сүүлч юм бүх. Бас их бага насандаа төрүүлсэн ийм бүх. Ер нь өсгөө хэдэн онд орж ирсэн юм бэ? 2000 онд орж ирсэн. 2000 онд. Орж ирээд ер нь чинь орж ирээд Адиатам рогш, Баатарж багш хоёр дээр. Хоршоол дээр. Тэр чинь нөгөө нэг 10 жил ирээд тэгээ нөгөө Чингэлтэй дүүргийн 39 дугаар сургуульд 9 дугаар ангид. Тэгэл Чингэлтэй дүүргийн бид нэмэр спортын ороо. Адиатам рогш сургууль дээр ирээл. Тэгээ тэр захирал багш нь манай бас ах байсан л да. Тэгээ манай аавын хүргэн. Тэгээ нөгөө Адиатам рогштой найз байсан юм. Тэгээ багшийг дуудаж нэг ийм хүүхэд өдөөнөөс ирсэн гэж үзүүлээ. Тэгээд Адиатам рогш хоршоол нэглэг дээр бүхийн дасгалжуулагч хийжсэн. Тэгээ Адиатам рогштой тэр хоршоол нэглэг дээр очиж Баатарж багштай. Тэгэл хоёр сайхан гавьяат багштай ланх. Тэгэл 2002 оноос элж спорт оронд ороо. Тэгэл өргөөний цагаан сарын өсвөрт нэг төр үзүүлсэн мэт. Тий. Яг тэрийг би бас нэг ярьчмаар санагдаад. Би тэгээд тэр орж ирсэн жил л дээ. Анх ч тэгээд 10 жилд орж ирэл хүүхдүүд чинь хотын хүүхдүүд чи би ч өдөөний хүүхд. Тэгээ нэг дүүргийн авраг шалгаруулах барилдаан болоод
Тэгээд тэр дүүргийн авраг шалгаруулах барилдаанд очиж барилдаа төрүүлж ирсэн. Тэгээд яг нөгөө хөдөөл үг тогтоол оролцсон. Яг хөдөөний бүхний секцэн тентэр тэгээд нөгөө сургуулиуд хичээллүүлдэг шүү дээ. Тэгээд тэр жилээ би улсын аврагч Орос улсын аврагын зорилго гэж барилдаа Эрдэнэт бас өмнө болдог байсан юм аа. Болдог байсан. Тий. Одоо манай үед чинь бол нөгөө Чулуун даваагийн мөнгө хоёр гэж аймгийн улсын наадамд тэр нөгөө хүүхдийн барилдаанд төрүүлсэн. Чөлөөтийн мундаг тамирчин. Тэгэл одоо тэр хүүхдээ чинь нөгөө телевизээр л харж байсан. Тэр чинь 2000 оны улсын наадамд дөрөв хаа тий. Тэгэл мөнгө хоёр энтер орж оролцсон. Тэгээд цагаан сарын барилдаанд би энэ Төв аймгийн Гант төгс гэж одоо Сумогийн багш тий. Тэгээ Гант төгс үтээр үзүр төрөнд үлдээд тэгээд яг та битэр бас ойрхон унахгүй юу. Тэгээд яг намаг энтер бас үзүүрлсэн гэд унтсан гэд. Тэгээ Гант төгсийг төр тэгээд нөгөө шагнал авах гээд очсон. Нямд орж байгаа. Юу яриад байгаа наач наа хөгч төрүүлчихэд байж. Тэгээ надад тэгээ дөрөвхийн баг өгч ийсэн. Тэгээд тэгчээд би бол дөрөвхийн баг авсан. Тэгээд дараа нь сонин мөн дээр бол намайг үзүүрлсэн гэд бич. Тэгээд би энэ цагаан сарын барилдаанд 3 ангилд одоо бас уул нь бол өсвөрт бол дөрөвсөн би дөрөвхийн баг авсан. Гэхдээ үзүүрлсэн гэд тий. Тэгээ үзүүрлсэн гэд тэн дээр одоо нөгөө сонин дээр тэр чинь нөгөө цэнхэр 5 цагаар гардаг байсан. Тэгээ тэн дээр энэ тэр үзүүрлсэн гэд гарцсан байдаг. Тэгээ баримтаар болохоор одоо 3 төрөлд үзүүрлсэн болчихдог. Өсвөр, аймаг зэрэг, тэгээ улс аймгийн үзүүртэй тий. Тэгээ тэрнээс бол өсвөрт бол төрүүлсэн байгаа. Тий. Манай энэ тэгээ тэр жилүүдээс өвөр Монголын хамгийн анхудаа 502 хүн барилдаанд төрүүлсэн бүх байхгүй. 502 бүх сайхан тал гэдэг одоо 90-ийн урдхын тал 2007 он байна тий. Начин золтой. Сайхан талын 502 гэж их том наадам болсон. Манайхаас олон бүх өтсөн шүү Мөнхбаатар Арслан. Тий. Баасан дөрж их содон дөрж үдээр болчихсон. Тэр их том наадам төрүүлж одоо өвөр Монгол бүхийн аврагч одоо Зангат бүх болж хамгийн анхны. Ялчгүй болгоных нь тий. Тэр наадам өөрөө их бас том наадам. Хэд хоног болж исэн юм бэ? За тэр чи бараг 7 хоног болсон баг шүү. Тийм баг 7 хоног. Нэгийн даваа тэр чин 512 өгөх нэгийн даваа нь бараг 2 3 хоног болсон баха. Үу тийм үү. Тий, тэгээд биднийг нөгөө нэг үлдээж жагаад нөгөө нэгийн давааны төгсгөлөөс авч бас нөгөө ихэлцсэн байсан. Тэгээд нэгийн давааны нөгөө төгсгөлийн одоо дүүз гэж яриа шүү дээ. Тэгээд тэн дээр нөгөө юу хийж бид 1-2 хоногийн дараа ч лөө очиж. Тэгэл барилж эхлэв. Тэгэл 2-ын давааныг өдөр багш шээ. Тэгэл 3-ын даваа, 4-ын даваа, 2-ын тэгэл 5-ын даваанаас дуслаа. Тий. 16 үлдээ 6-гийн даваанаас дуустлаа нэг өдөр байсан. Тэгээ манай өвөр монголчууд ч нөгөө ярьдаг штэ. За өнөөдөр 16 бүх үлдээсэн. Тэгээд 16 бүхөө уй чанаад одоо барилдуулъя тий. Тэгээ маргааш нь бол одоо нөгөө найрын талбайд очсон. За уй чансан бүхөө гаргая гэж. Тий. Тэр маань бол одоо урд өдөр нөгөө үлдсэн бүхчүүдийг лээ. 1930-аад оны улсын наадмууд гэдэг байсан гэсэн. Нэг өдөр нэг насны морь уралдаал нэг даваа яваал зогсоод гэдэг. Тэгээ 10 өдрөө наадчдаг гэсэн. Ер нь бол хинээ тэр даншиг энтрүүд бүгд л тийм. Нэг нас үзэл, нэг даваа үзэл тэгэл болж байна. Энэ 3 дугаар сар барилдаа ихтэй. Амьсгаа хугацааг бол одоо барилдаа. Тэглээ. Өнгөрсөн 7 хоногт болсон 2 барилдаа. Энэ 7 хоног маань өөр 3 барилдаатай. Ийм юм байна. Аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаа энэ үлрэлийн 3 дахь уу? 4 дахь аа тийм. За энэ барилдааны хувьд 5 барилдаа нь бол зохион байгуулагдчихсан. Баасан гарагт болсон шүү. Энэ хуваараа бас харуул тийм ээ. Тэгээ. 3 сарын 28-ны Баасан гарагт сумын золтой өгөх барилдаантай 124 дахь удаагийн барилдаа. Тэгээ 3 сарын 29-ний юм гарагаас Вествудингийн барилдаа, усын барилдаа ням гараг болсон юм тийм ээ. Тэгсэн. Хуучин бол Баасан гарагт тавигдсан байсан. Энэ Ус аймгийн 100 жилийн өмнө зориулсан улс аймгийн золтой өгөх барилдаа байгаа. Сумын золтны 124. За барилдааныхаа таймыг аймаг зэргийн барилдааны тайм руу орох уу? За 3 барилдаанаас шөөдрөлцөн нариулагч харж байна. Зүүнний мэгнэ Скватрын асгатын инх мөн хэрслэн. Дорноговын зандаг хүн ичинг. Амж зондыг гэсэн тий. Тэг зондоо. 18 мөнх хатарсан. 256 бүхүүд ер нь сумын заанууд залуу бүх нэг багтсан байсан. Нэг баг та доронтын болгоны зэл байсан. Сумын заа их олноор орсон. Олон сумын нэг хэн сумын ачаа орсон. Тэр нь Гамболдын баян мөх гэдэг нэг өргөөний сумын занд 2 төрүүлчихсэн залуу. Гарч барилдсан шүү дээ. За энэ нөгөө Амгаланбаатар Ядамсур хоёрын барилдаа баг шиг байна. Зүүнийг нь аваад утгаад авчдаг барилдаа. Цагаан сарын түрүү бүхийг альжаас их гоё юм. Сумын заанууд ам бос их чанга шүү.
Тий. Ер нь сумын заануудын барилдаанаас өөр төвчний барилдаанд олуулаа орж ирж барилдах боломжтой барилдаа 8 зэрэг багхгүй. Чи нөгөө нэг левел агчих шүү дээ. Сая 12 онд авсан шүү дээ. Сумын заануудаас чинь. Шигтоогийн Бомбаярын барилдаа, Баасан дөржийн Бадралыг давсан. Тэгээ нэгийн давааных нь барилдаа нь бол бүр онцлог штэ барилдаа болсон да. Бомбаярын. Дорногов аймгийн ничмэл Бомбаяр чинь. Дорноговд 24 онд начин болсон шүү дээ. Бадрал чи өөрөө Дорногов аймаг харслаа юм л дээ. Бэлгүүд Бологийн алтан гэрэл хоёрын барилдаан тэр цаана наадалт нь Оргилбаатар Эрдэнэ тулгатай барилдаж байна. Дорнодын бэлгүүтэй их сайн л байна да. Илрэл бол ер нь бүхэл юм жигдхэн сайхан байна. Тэгш сайхан байна гэж хэлэндээ тий. Бас нэг юу үзүр төрөө их шүгүр орж ирээгүй ч гэсэн нэг тийм алсаараа мундаг байдаг шүү. Бүх барилдаанд ер нь хэмжээ бол бас ер нь энэ 7 хоногийн онцлог аймгийн цолтон бол баг энэ хүн шүү. Баяр баасан. Тий. Урд өдөр нь улс аймаг дээр яаж өрөлдлээ. Сүрийн улсын аварга мөнгө хүрэл медальтай Жавхлан гэдэг үнтэй ингэж өрөлдсөн шүү дээ. Жавхаас мэдэрсэн тэгэл олон ч хүнийг ер нь ингэж дарсан баг шүү голлож хөөж. Тий. Томбраж байгаа л ингэ дараас болох шүү дээ. Их гой томбраадаг хөхтэйсэн дээ. Хүүгүүдээ л томбраадад орчдөг. Дондогын чаажилсран Хүүгэнбаатарын чаажилсран аав нь бас л мундаг бие хаатай. Гой том бурах мундаг ах. Өргөн нэг намайг нэг хүн дуудаа танихгүй хүн дуудаад чижээр эдний аав. Тэр Хүүгэнбаатар гэдэг начин байсан шүү дээ. Толгой өдр ер нь л сүрлэг өгөх. Аймгийн золтой өнөө тий. Аймгийн начин юм лээ. 2000 онд бохоо би бас таарч барилдаж үзчихсэн. Их бяртай том борох байсан. Тийм. Гойч ах байсан та нэг хараад амар. Сайхан морь унтсан, сайхан ууг нааданд ирж барилдаа явжсэн. Хөдөө нэг малчин юм шиг үлээ те. Оргилбаатарын барилдаа нар ингээд энд байгаа дууссан юм аа. Тэгсэн байна. Ер нь бол саяны зүгээр ингээд аймаг зэгцэлт өгчдийн барилдаа харж байхад бас нэлээ тийм хурдан айгүй тийм барилдааны тийм одоо баялаг барилдаантай юм уу. Жишээ нь нэгийн даванд бас улаалцган Эрдэнэ барилдаа. За тэр олон өмсөө, тэр гоё мэхнүүд инх мөнх хурцын давхрачаа тэргээд зарим хүнээс ер нь урд өмнө огт харж байгаагүй зүйлүүд хүртэл айгүй их харагдчихсэн. Их тийм энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ цаг үе өөрөө бүгчүүдийн хамгийн оргил бэлтгэлж ицээ те хамгийн актив байдаг байхгүй. Одоо ингээл өөрөө над удахгүй одоо хэдхэн хоног хичээлэндээ 100 хоногийн дараа ингээд. Тэр нь бас усгахын юм дээр нэмээ хэлэхэд нөгөө дүрм маань өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор барилдааны агуулгаас гой болж байна. Хэдэн жилийн өмнө нөгөө топ барилдаа сонгоно гэж нэг ажил болдог байсан шүү. Тэрэн дээр ч одоо алиг сонгох уу гэвэл бас 5 барилдаа сонгох нэлээд юм болдог гэсэн шүү дээ. Өчтөрийн барилдаа энэ дээр гарч байгаа ч үл ер нь 5 батгаар 5 байтгаар сонгохоор багтахгүй сонголтууд. Тий. Тэр уул захын барилдаа нэг орхон тодорхой тий. Тэр 2 гоё өмсөө байна. Бомбаярын тэр их 3 угсрам их орно. Тэгээ саяны тэр хэний давхар ачаандас орох хэлбэт инх мөнхийн тий. Асах тий. Тэгэл ингэ бодохоор бол маш олон барилдаанууд баймаар юм шиг санагдсан шүү дээ. Тэгэхээр нэг дүрм өөрчлөгдөхөр чинь дагаа бас барилдааны агуулгын бас жоохон хөвсөж байгаа юм болов уу гэж санагдсан. За тэгвэл 4 даванд тод магна бас ирчихсэн юм байна. 4 давааны онолтыг 4 дээр ингэ тод магнад байсан тий. Инх мөнгөд. Инх мөнх хурц чинь давхар ачсан. Тийм ээ. Барилдаа давхар ачсан. Шин зэрэг ширнэн дааг донс. Яг энэ зохион байгуулсан булган сумын бүхэлдөө. Гайгийн шин зэрэг арслан гэж. Ширнэн дааг. Бомбаяр Төмөн Дэмбэрл хоёрын барилдаа. Бэлгүүдтэй баяр баасан. Батцайхан цог гэрэлгээд амар барилдаанууд ч гарсан шүү. За Батцүрэн бас мундаг барилдсан аймаг зэрэгт. Ер нь их сайн байлээ дээ бас тэгээ. Цог гэрэл Батцайхны барилдаан бас янз юм амар барилдаан. Тэр барилдаа стос онцлогоор барилдаа. Мөргүүлж байгаа Мөнхбаатартай барилдсан. Тэнцэр болоод очдөг барилдаа. Даштава Оргилбаатар 2 Оргилбаатар за өөрийнх нь хийж байгаа гэсэн тий. Тэг баяр баасан бэлгүүтэй ч бас ганган барилдаа шүү дээ. Ширэн дааг шин зэргийг хаяад Батцааж Бямбдоржийг даваад Цэцүүл аймгийн чинь Бямбдорж бас сайн барилдсан юм байна. За 4 давааны барилдаа. Баяр баасан. Нөгөө мундаг бэлгүүдийг ингээ хайдсан шүү дээ бас. Сүрж тахимдаад нэг тохоогийн дэш нэг зогд тахимдаад. Энэ нөгөө инх мөнх хурцын давхар ачаа. Бараг тохооч гэх юм уу тий. Тохоол энэ дээр. Эдэг суун дээрээс мөн.
Улаан алзган дээр бэлтгэл хийж байгаа юм лээ шүү. Инк мөнгө. За оргиогийн таштаваг өдрүүд орчдөг. Оргио сайхан байлээ шүү. Энэ одоо бас ер нь хэрүүл татаж гэж хэлсэн болохоор энэ өсгөө тий. Саяны хөнтрөөхөөсөө илүү хөл тавиад урдуура татчих. Энэ амар байл та. Энэ амар байл та. Тэр баруун мехний нэршилтээр бол өсгөр зааныг би их олон юм дээр харилцаасаа гэж бодчих. Тэгээ энийг одоо өсгөхийг юу гэж нэрлэх вэ? Энийг одоо мөргүүлж гоод тий одоо зайл татааж та ер нь бол тэр хүнийхээ одоо зайг мэдэрсэн байж шүү дээ өөрөө гаргаад тэгээд хүчийг дагуулж л одоо эндээс ихтэй хаялцааг үздэн нэр. Тэгээ дахид золгоо хаялцсан байна. Замран даваж өмцсөн аймгийн зам чойжсрын давсан мөрөл да. яг л одоо мэдрэл голлол жингээ хаяал хавран дээр жингээ хаяал тэгэл хүн рүүгээ дайрсан л байна да. Цэрэн давгийн мөрөл та тий. Сугдаж шуудагтаа үндсэн барьсан дээрээс мордоод. Олон гоё барилдаа гарсан ус гоё дүрийн даваа. Ширнэ анх удаага бас шүүгийн даваад орж байгаа юм. Ер нь бол бас олон хүмүүс гарч ирсэн. Шүүгэрсэн бүхчүүд дотор ч ихсэн. Анх удаага шүүгэрж байгаа улсууд бас байсан. За үргэлжлүүлээд одоо өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан аймаг цэргийн барилдаа нэг 5-ын давааны ямыг хамтдаа харъя. 5-ын даваанд бол зүүнний магна инх мөх урц Ширнэн авцсан байна тийм ээ. навч гэсэн. Чойрын мөнхөтэй оргил отрыг аваад мөнхөр Батсарнг аваад Батцааж давааж цыг аваад капитлэг алтан гэрэл төр мөх алт балжин юм баяр баасан цаг гэрлийг аваад баян сөх түн нэмрэл хоёр. Тунам мөрөлтэй. Хоёр аймгийн занд удаа. Заандаа бас заана баталцаа хоёр заанд. Амар тулцаа хоёр заанд хүнсэн шүү тий. Ширнэн дав анх удаага шүүгийн дав нараал унсан та. Өнгөд. Капитлэкийн барилдаа бас битэр ам яаж сонио амаа өгөө тий. Их мундаг хүнийг авчлаа та гэжсэн тэгээд. Тэр нэг зүүн хонгодон дээр чи наан урдаг барилдаа мөн. Тугны өмнө. Аа тий. Одоо гарах байхаа энэ. Хоёроос нь цог гэрэл хоёр юм барилдаа. Энэ бас л нэг харагддаггүй хөлбөр тий. Хөлөг навчулж байгаа цаад хөл дээр нь хаалгадаа суулгачдаг. Цаанаас тунсан хоёр божигнжил байсан байх шүү. За энэ тийм байна. Тий. Сүлжээг үүдэл. Барилдааныг бол би хараагүй байсан. Их өвөрмөц ойлбороо шүү. Тий. Зүгээр цаад хөл дээр ихээр би урдуур нь ингэж гаргадаг шүү дээ. Тэгвэл энэ хойгуур нь Сүлжээг үзгээр шууд авсан гараараа дарцсан. Хоёр үлгээ завсар хавцсан юм байна. тэгжгээд тэр дахин дээр дарцсан байж. Хөл авсан гараараа татчихгүй. Тий. Авсан хөл дээр. Яг зүгээр нэг гараараа хөл аваа нөгөөрөө сүлжих хөлрүүд л байдаг л да. Эсвэл даварга нөгөө скавар дээр идэг энэ төр. За гоплек энэ байна. Улирлыг бас одоо манлайлагч тийм л нэг шүү дээ. Тун сайн барилж байгаа бүх. Улс аймаг төрүүлсэн. Ер нь бас хөмрөө маяг. Эд одоо сайн тийм хөмрөөл бас нэг барилдмаар тийм санагдаад байдаг хүн байдаг өсгөө тий. тий. Барилдаж зүгээр санагдаад байдаг. Тэгээ нэг таарч өгөхгүй яваад байдаг. Тийм сонголт байсан байж бас болох юм. Барилдаа үзчихээ. Тий. А давул өөрөө тэгээд нөгөө нэг сэтгэл зүйч тэр бүх юмны хувьд бол бас цаашаа ингэж илүү яваад гэдэг. Тонооны хоёр зам. Шидэв тэгээд өөрөө л даруулж байгаа шиг харагдсан. За энэ бол өстой гоё дахиндсан байна даа. Доожнолгоо дахимдаг нь гаргаад орчлоо. Тэгсэн дагуулаа. За төрөө өөх энэ даа. Төрөөгийн барилд одоо орж ирж өндөр мөнгө. Харгаа авираад Мөнхөтөр орцыг тавьч. Би буруу хам авчихлаа тэгээд. Мөнхөтөр гарсан. Сайн байгаа хүн авчиж. Эрдэнэ тулгатай нэлээ хүч авахж барилдаа. Тэрний дараа бас нэлээ тийм хөлсөнд гараад их сайхан бие нь ингээд тавираад ирж явах шиг л харагдчихсэн шүү. Оргилбаатарын хувьд бол. Оргилбаатар зан амралтын өдөр дэшээ гарч барилдаад манай байрныхан ч бөөн баяр боллоо шүү дээ. Нэг байр. Хөршүүд. За. Батэрдэн авраг улсын наадамд төрүүлжэл харихад байрныхан нэг гадаа гараад ирсэн ингээд үлээж идэг байсан гэж бас сонсч ирсэн шүү. Энэ сэлэнгийн наадмаар бэлдэж явахгүй болохгүй юм шиг таны байрныхан. Манай байрныхан бөндөө. Заримдаа ингээд бүгд цонхоо онгоолгоод яатсан ингээд алга ташаад өгтөж авдаг байсан гэж зүгээр сонсч ирсэн. Тэр үед л
нэгдүгээр хороолт амьдэрдэг байсан ингээд. Тэр үедээ нэг 10 жил гэсэн баг л та тий. Тэгээд Тодорхой. яг бид нар чинь нэг хөдөөний хүүхдүүд шүү дээ. Тэр нэг бүхөр өвчлөлтсөн. Тэгэл хүмүүс л бүх ярихаар л ямар гоё юм бэ гэл. Нэг өрөөгөөр нь дүүр зурагт нөгөө байных нь хэвс хоёр байдаг гэнэ гэсэн. Пүүх тэгдэг байсан. Тиймээрээ тэр их явдаг байсан шүү. Бат Эрдэнэ байгаа аанаа хатгалдаг байтэр гэл. Тэр үе чинь тэгээ шар мэдээж их явна, сайхан мэдээж их явна л гэсэн шүү дээ. За 5-ын давааны ам одоо барилдаануудаа одоо томилоо 6-гийн давааг яаж ам авсан бэ? Инк мөнх төр мөнхийг комплект даваа жамцыг баяр баасан Оргилбаатрыг Баянсаг Батсаран дахиад 2 аймгийн зам тоноод авсан. Эндээс комплект анхудаа шүгүрсэн билүү? Тий. Төрөө бол үзүүртэй. Даваа жамц шүгүрсэн байсан юм. Даваа жамц анх баха. Оргоо бол 5 давсан байсан. Батсар үзүүртэй, Баянсаг шүгүртэй. Баяр баасан бас анхудаа хаар тий. Баяр баасан анхудаа. Ийм бөхчүүд үлдээд. Энэдэг үлдэгдэл ерөөдөө шин төрөө тодорхой юм байна. Төрүүлсэн хүн байхгүй нэг 8 хүн аймаг зэрэгтэй гэж ярьжсэн. Тэгээд хоёр үзүүр л байсан. Энэ барилдааныг тоймлоо таслахад тоймлогдоогүй шүү дээ. Маш урт. Шууд 2 минут. Тэг 2 минутын барилдаа бол 2 минут болсон мөлий ерөөсөө. Бодлоо ярьсан үнд нөгөө шүдэн зураал умтрах занд бараг бодлоо гэж дараа нь шуугаад дууссан. За энэ бол ерөөсөө ямар ч таслалт ороогүй яг 6-гийн даваа бүтнээрээ байгаа бичлэг. Гараад одоо ингээд өрөөд ихсэн тэрнээс хойш. Тэгээ энэ бол чиний дөрөв яриад чинь л даваа жамцаа гэсэн барилдаа. Тийм байна. Мордож хамруулээд. Зүгээр ташаатай хүн дээр өөрөө очиод мордсон ба шүү дээ. Комплект өсгөх нэг барилдсан цагаан сар. Би нэг цагаан сараар барилдсан. 2-ын давааны таарсан. Харахад ер нь бас тэгж харагдаад гар ингээд бариад тулаа зогсоод байгаа. За оргоо за. Баяр баасан таваад. Энэ барилдааныг хараад би бодож ирсэн. Оргилбаатар баруун суугддаг шүү дээ дайраад. За нөгөө баруун суугдж ирсэн нөгөө айхтар юунд л орох үедээ барьцаалж барьж авдах уу. Гараад нэг барьцал болоод бариад байгаа бол болонтой гэх. Амыг харчаад тэгж бодож ирсэн. Баянсаг Тоочингийн Батсар 2-ын барилдаа. Тий. Эндээс дахимдчлөө. Батсаран давсан. Тэгээ Батсаран давсан шүү дээ. Хутгаад дахимдсан юм байна тий. Батцрын заата та бас нэг сайхныг барилсан. Гоо саяхан барилдсан. Цагаан сар уу? Гоо цагаан сарын өвөр Юу намраар. Нэг гарсан шүү дээ. Тэгээ 2-ын даван таарсан. Үнэхээр урдтай юм л. Батцрын тожигнож барилддаг. Юу гэдэг вэ? Тонгочж барилддаг. За энэ хөнтрөөд очиж мордоо тэгэд энэ тэр өвдгөр шахаагүйгээс болж ингэж хөмрөө орж байгаа байхгүй юу? Сууж өгөөгүйгээс тэр мордоогоо нэг бол гიშгээд ингээд шахаад явах юм бол бас боломжтой. Тэгэхгүй өөрөө хөлөө очиж өргөж мордоод тэгээд өмнөх 5 цэс нэлээд хөмрүүлээд жамсус. Энэ Оргилбаатар Жаргал баяр гэдэг ерөөсө хөлөө нэг алдсан ш дандаа хавирж идэг хүний өмнөөс. Тэгээ сая тэр баруун аллаад авахт нь яг таарчлаа тий. Тэр хавираа. Ер нь бол нэгэнт авдаг хүнтэй бол ер нь алдаад Хавируулах нь илүү үр дүнтэй гэж. алдчаад яаж барилдах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм шиг байна. Яг хэлж шүү ер нь. Тэрнээс одоо би хамгаална гэх юм бол буруутаад байгаа байхгүй юу? Хөлөө алдахгүй гэх юм бол. За би алдчихад байна. Сая Оргилбаатрын хувьд бол тэгж тэр дөрөнгө алдна. Баруун дэв. Нөгөө хүн бол авдгаараа л авлаа. Тэгтэл өөдөөс нь мэлдсэн бэхэнд л одоо баяр басгийн хувьд бол орчлоо шүү дээ. Нөгөө л шилжлээ. За ингээд их шивг рүү дөрвөн бүх маань орсон. 7-гийн давааны шдэг ам Комплект Оргилбаатрыг Төрмөх Батсарантай. Доотлын хоёрыг бол хоёулаа үзүүрлж үзсэн бөхчүүд. Дээдлэн хоёр бол 8-д үлдчихсэн. Нэг нь анхудаа шүгүрсэн юм л хоёр. Төрмөх Батсар 2-ын давс нь бол 2 дахь удаага тэргүүн баримтлаа. Гарч ирэх нэ л гэдэг юм барилтаа байсан. за өлгийн залуу арслан зүүн магнат. Батсаран төр 2-ын барилдаж гоё барилтаа шүү тий. Бас нэг хэсэг тачигнсан шүү. 3 удаа бүтэн эргүүлсэн дээ. Байран дээр. Тий бэлээ. Бүжгэлж байгаа юм шиг л эргүүлээд байсан шүү тий. Одоо энэ дөнгөж үрж эхлээл бас тачгсан байлаа шүү дээ. Тэ гар дээр дараа л яваад байсан. Эндээс босч ирсэн.
чөлөөтэй хүн учраас энэ гараа чангал татахгүй байгаа байхгүй юу? Төрмөг. Тий. Тэгэхээр ингэж одоо зөрүүлж өнтөрж энтэж чадахгүй байгаа юм л да. Энэ нөрөл тамбал тагсан. Тэгсэн. Хаан гэж үзээд. За энэ бол ойрхон юм байна те. Тий, олон талаас нь камер үзээд шийдэх шиг болсон. Ер нь л одоо эхэлсэн цагаас л ер нь бужигдсан юм билээ шүү дээ тий. Гоё ажил. Энэ дээр гарч ирэхдээ шал өөр төрмөг гараад ирэх санагдсан юм аа тий. Тогтоод дээрээ гарч ирэхдээ тий. За ер нь дагаж бужигж болохгүй байна гэж. Цочоо юм уу гарчихсан юм шиг нэг тийм тайван. Тэ. Юу ч төвдлгүй. Жохон зурл бүний чинь барилдаа би өөрүүлж тийм шиг. Утгааг бол мэдчихсэн ба шүү дээ. Тийм байлаа ч утга. Амар хүч гаргасан шүү дээ царийн. Галхор. Алсан зүгөө шонж аваа тэгээд араар нь тойрч гიშгээд. Битээ шүү яа. Өсгөөний мөхийг Халах байсан баг. сайн идэг гэсэн тий. Энэ Олон хүнд авсан ингэж. тий. Яг ингэж жагталчгаар л яг дээр нь тусах магадaltaй л да. Үзүүдрүүнд үлдээд жаргал сайхантай нэг давхар шууд өндөрөөс ингэдэг лөө. Утгачдаг лөө. Уул сайн гэлээсэн та. Тий. Уулын ишиг барилдаан дээр бол биш нэг өөр юун дээр нэг барилдаан дээр. утгаа тий. Чингэлтэй уулын ишиг гэж анхны богдхан дээр нэг Богдхан дээр тий. Тэн дээр бол жагаа намайг дотор итгэх гэхгүй. Тэрэн дээр нонгодсон. За ингээд тэргүүн барийн төлөө. Дорндын булган сумын нэрнт барилдаан Дорндын Арслан. Нөөж бас нэлээ энэ барилдааныг бол үзсэн. Сэлэнгээс 2 дараалж ингэж тэргүүн үзүр төрөнд гарч ирж байна да тий. Амралтын 2 өдрийн барилдаанд. Тийм ба. Хөлгийгөөс 2 дараалал их шүүхтэйсэн тий. Комплекс эрг 2. Тийм байна. Ингэчээ зогсоогүй да. Төрмөх. Энэ мордоо бол орохгүй юм байна гэсэн сэтгүүс ууцсан байж. Нөгөө нэг ихнийх дээр Тий. Тэнгүүд сая сүүлийнх дээр тэр өвдөг маш чухал байгааз өргөөд. Төрөө нөгөө давж юмцын барилдаан дээр хэлжсэн. Тэр хөлний байрал дээр алдаа гарах одоо тэр таазын гიშгэлтийг ярьж ийсэн. Өсгөө за. Тэр ер нь яг үнэн бохгүй. Сая бас давхар харагдчихэв. Аргуляатрын хувьд бол нөгөө ихний мордон дээр тогтцоод ер нь бол ахаад мордоо ирэхгүй ирсэн ч одоо тогтох юм байна. Ирсэн ч би тогтох юм байна гэсэн бодол өөрт нь байснаас болж тэгээ нөгөө хүн ч гэсэн мэдэрсэн байна шүү дээ. За би ингээд сая бол ингээд зүтгээд мордохоор болохгүй ингээд гიშгчих юм байна гэж. Ер нь бол өвөр Монголд бол гიშгэ гэдэг. Сая бол зүгээр гიშгэ суллаа тэгээ өвдөг маш их үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Өвдөгний хашилт. Эхний очид тавьж байгаа ч юм бол чангаруулад тэгээ өвдөгний хашилд орж гарал явж байгаа юм л да. Өсгөөгийг бол микрофон онторч хэлжсэн л та яг. Яг сайн үгийг хэлжсэн. Ер нь бол регулятор өөрийгөө тогтно гэд их бодчихлоо сүүлийн дээр гэж. Тэгээ яг л зам бас яг л тэрийг. Бид хоёр их олон барилцсан хоорондоо. Тэгэл ер нь ингээд харахаар өсгөөгийн хөл их ойр харагдал энэ баруун. Яг мордоход байх болсон. Тэр харьцаж хийдэг гэдэг л. Оо тэр би нэг 40 хэлгээд тэрийг ахиж ер нь ярмаар байна тий. Гэтэ дараа нь бас манай найзууд нь тэр тэгж ийсэн. Чи тэг тийм олон юм. Зааланд бол ер нь 20 гарч унсан. Бусд нь бол тэгэл заалнаас бус тэгээд ингээд ойлгочиход болно. Хэн хоёрын барилдааны үл нэг хард суугаа ярьжсэн бол эд залуу багч ингээл хотох хүмүүс доор л байж идэгсэн. Ганцхан өсгөр зан хөл алга болсон. Тэрүүгээрээ би түрүү хэлсэн тэр өсгөө зааны мэдрэмж гэж. Тэр мэдрэмжийг одоо жишээ нь ингээд хүм цаагаад сурахгүй шүү дээ. Яг өөрт нь төрмөл. Ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн ерхий ивент итгэгчдийн реклам зар сурчлагын араас нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг буюу Улс аймгийн алдар салтай хөгжтийн барилдааны таймаар эргэн уулзъя. За бүхий өрөө нэвтрүүлэгтээ хамтаага үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээрээ үзэгчтэй авахнд 3 сарын 22 буюу өнгөрөгч амралтын бямб гараг зохион байгуулагдсан Наврузын баярын одоо баяр зориулсан Улс аймгийн алдар салтай 128 хүн барилдааныг тоймлон хөрөх болно. Зүүн барууны 2 магнат 2 идэр залуу арслан гараад гой барилдаанууд боссоо. Барилдааныхаа үндсэн бас агуулга ярих бас сэдвүүдээ ярил тийм ээ. 3 дугаар сарын 2 Улс аймгийн алдар золтой хөгжүүдийн барилдаа. Ер нь чансаатай шүү.
Цэргийн баяр, Наврыг зоёс тий. Ер нь их Бүрэлдэхүүн өтер. тий бүрэлдэхүүн бол ер нь их мундаг. одоо ер нь бол одоо ер нь тэгээд цог ер нь бол эрс оролцооч бас өндөртөө Цэргийн баярын сүүлийн 8 бүхэнд ч бас амар сүрлэг шүү. Сайхан. Одоо ер нь заалны барилдааны 1-ийн даваа онолт бас л амар шүү тий. 2-ийн даваа бүр амар. Улсын наадмын 2-ийн даваа шиг л байгаа шүү. Арслангууд бүгд нуурж байгаа орондоо. За тэгээ 3-ын давааны ам, 3-ын давааны тунаа гингүүч одоо ер нь баг хүмүүс нөгөө тухайн жилийн сайн байгаа бүхчүүд ойрхон бас нөгөө тунаад байгаа бүхчүүд дээр л яг дахиж нөгөө давтагддаг. Энэ жил бол ер нь тунаа тэгэл өсгүйр алтан цааж Инксаруул Батмагна гэх явах бол. Батмагна, Батсуур гэл. За саяхан сүүлхнээс бол Амгаланбаатарын нэр бас Таймар орж ирээд байгаа. Тий. За тэгээ 4 нуграа гэдэг бол өөрөө бас их том шалгуур. Тухайн одоо 3 даванд сайн барилдаж чадсан аймгийн золтой бүхчүүд тэгээ доод ирмнээс эхлээд дахиад нөгөө нэг шалгуур дээр очиж босч байгаа болохоор. За 3 дооны томчлогээ үзээд ярилцгаа хэлээ. 3 доо зүүнний магна Орхон баяр Арслан, барууны магна Бямбатхан Арслан, 2 идэр залуу Арслан ам авсан. Боо очиргал чин гандлагыг Монголоор атчлаа. Тийм байна. Тэгээ Шериклав харцагдаа зүү мордож ирсэн. Батмагцсан шинэ хоёрыг яг шард суулгаж байгаа дайраад хэмжиж ирсэн. Нөгөө заалнаас үдсэн болохоор айгүй санаатай л та. Дотор нь яг сууж үдсэн болохоор Өсгөө 2 хурц 3 бөхөөс Батцуурыг амлаад 2 хурц Арслан тунаас. тэгээ цааш амгаа хоёр хамгийн сүүлд үлдсэн мэрэлдээд байсан. Энэ аман дээр чи очиод хамаагүй маадарч болохоо болцсон юм билээ шүү. Бид нар ч сайхан маадар. Сайхан маадардаг байсан шүү. Бив энийгээ цаашлуулаад. Цаашлуулаад Тэрийг авчаач, энийг авчаач. тий. Бичлэгүүд хийгдээд байна уу? Ирээд ойрхон зогсохоор нь яах ч байгаа ингээд ам авах гэж. Чамааг авцсан штэ гэдэг. Энийгээ цаашлуулаад. Бомоо төвшин төгсөрийн барилдаан бас сорхолтой барилдаан болоодсэн да. Нэг нь төсвөл дээр. Ингээд дайрч мордоод онцлоо. Өнөр ингээ Батсаар өсгөр харцгаа хоёрын барилдаа. Аймгийн орцлол өсгөр. 3-аас аваад гэнээс. Энэ мэхэр ер нь намарч хаяа өстэй. Ер нь голлож хав. Бараа мордоо бараа хоёроо их байгаадсан тий. Энэ барилдаан дээр юу хэлэх вэ өсгөө за. Тий, энэ бол мордоо ирнэ гэдгийг мэдчихсэн юм шүү дээ. Одоо тэгэл бас л өөдөөс нь одоо мордуулаад яах вэ гэдэг хариулт мэл байна л да. Яг л эргэж таарж байгаа мэдрэмжээрээ. Энэ бас топ барилдаа шүү сая. Тэгэд ер нь ингээд цээж яг өөдөөс дайраад мордчих юм бол хэцүү шүү дээ. Ингээд зөрүүлчгээр л явчихж байгаа. Цээж эргүүлж байгаа. Тэг мордуулсан хөл чангараагүй те. За баяраас урд өдөр нь бас л Божигноос. божигноос штэ. Тэс хавраад үр дээр алдсан мөлөө. Цогоо мөнгөрт нэрэн барилдаа. Түмээ бараа мөш гэжтэй. Төмдөмрөл начингийн харин бэлтгэл их сайн байна тий. Тийм байна. Ер нь их сайхан сэргсэн харагдчихлээ. Тий. Барилдаан сэргсэн, бэлтгэл их сайн байгаа. Өсгөх бол бэлтгэл сургалтанд оролцохгүй да. Оролцсноо Оролцож байгаа. Тий. Тэгээ хойрд бол би бол юм дээр очихгүй байна. Дэвжэн дээр. Тий, дэвжин дээр эх 7 хоногоос очноо. За Тунсан 2 аймгийн орцсон барилда хамгийн сүүлд үлдээд цоож давсан. Би ер нь сүүлийн барилдаанууд дээр энэ алтан цоожийг нэлээд онцлмор санагдаад байна. Нодлонгийн барилдаан, өнгөрсөн жилүүдийн барилдаан ер нь шал өөр болоод байгаа шүү. Энэ жил маш их явж барилдаж байгаа гэж байна. Ер нь барилдаанууд дээр мэх хийж байна. За ер нь л ингээд нэг хайрцагт зогсоод хүний мэхийг хариулах гад юм уу те нэг хоёроор ажиллах гад гэдэг чинь нэг тиймэрхүү юм ажиглагдаад байдаг байсан болвол одоо бол харин тийм шүү. Өхийлдэж байна, мордож байна. Тэ ер нь дайрч Баруун хийж давхар байна. ачаад Өөрийгөө бас хөгжүүлсэн юм дагвараач байна. Угсраад их явдаг гэсэн мэлээ тий. Энэ бол бас багш одоо их л сайн зөвлөж одоо тэрийг бас алдааг бас харсан л байна да. Пүүжаах жамаах хоёр хинтийн. За тэгээд одоо бүжээ өгшөд жамаах хоёр ч юм бол Жинхэнэ хоёр барилдааны мастер. маструуч үү дээ. Манай бүжээ өгш бол ярих юм байхгүй шүү дээ. Тэр хөлний мэд өөрөө тэр ер нь бол 74-т барилдаж ирсэн те гол амжилт дэлхийн аварга 74-т төрүүлсэн. За тэгээд яг тэр
том хүнтэй яаж барилдах уу гэдгийг энэ төр бол маш их мэдэрч барилддаг хүн шүү дээ. Ер нь бол хүнийг очоод чи хүний хараал байгаа шүү дээ. Хараад хүнтэй яаж барилдах. Үнэхээр зай байна уу байхгүй нь. Зарим үед бас зай харагдахгүй хүмүүс байдаг шүү дээ. Зайгүй болцсон. Яг урдаас нь очиод өрхөд л ингээд яг альж талд нөмөрчөөд ирээсээ зүгээр. За 4-5 оны онолтыг таарыг. Орхонбаяр Батсартай, Бямбатхан баяр баасан Батмаг алтан зоож Сэрэг Батмагна. Сүхот төмөн дэмбэрэл. Улсын харцсан мөнгөөр цогт гэрэл сайхан жаргал бат жаргал. Шинжлөөний бачлан Мустафатай. Таарсан байна. Тэгээд Батмагнаас Сэрэгэрийн барилдаа бас хэд хоногийн өмнө үзүү төрөнд үлдээд Батмагнаа давцсан. Тэгээд баяр дээр нь таарсан. 4-5-нд Набагийн яран дээр нэмээд хэлэхэд Бямбатхан баяр баасан хоёрын барилдаа амар шүү дээ. Өмсдөг өрөө. Тэр өстө гоё барилдаа. Дүгрээг өмсчүүд ороод ирлээ. Тэгс. Бас л зориг шүү. Өмснө гэдэг зориг бас явуулсан шүү бас л. Сайхан жавал харцаг дахимдсан юм байна. Сайхан жаргал харцаг урд нь сосор румыг давж илөө. амлж аваад авсан. Тэгээ гурав дээр. Алтан зоож Батмөнхийг За ингэж шахаж явж байгаа зөрж Батмагнаа шахсан да. итчлөө те. Тэ. Зөртөд. Хоорондын харьцаа ер нь хийдээсэн. Залдвал. Лавл энэ жил 2 хийсэн байсан та тий. Тийм. Их багаасаа барилдсан Сэрэг цаан. Тэгээд ер нь бол тийм барьцтай барилдаанаар барилдсан. Тий. Хөл михийг сайтай. Тэгээ хүний тэр гიშгэ алдааг их хардаг. Энэ бол яг тэр дагж алхуулаад чангарт тавьж байгааг харж штэ хөл. Зөө. Лахад. Ер нь өргөө амар шүүгсэн шүү. Тэгэд энэ хөл тэр газар тавиаг бол ингэж энэ итэ орохгүй. Яг тэр тавьсан тохиолдолд орчиж байгаа байхгүй чангараад. Үгээр гарцсан юм байна л да. Тойруулаад бараа утгацсан. Тэр цаан тэр Тэгээ энэ гоё өрөл да. Би ботгаар ястаа. Зоригтой л байна. Ахтар. Бас шийдсэн ми хийж штэ. Үнэхээр бас өөрөөсөө хүч илүү, цол илүү хүнд яадаг би нэг өмсөд үзье л гэж бодсон барьцаа авцсан те. Гүйцэтгэл араахан. Бямбатхан Арслан нөгөө жилөөдхийн бэлтгэл энэ намар өгнө сайн хийсэн. Тэгээ жилөөдхийн насны хүртэл улсын аврах хүртэл орж ирсэн. Яг энэ дээр бол одоо нөгөө жилөөдхийн бэлтгэл хийснээрээ Бямбатхан үлдцтэй байна те. барилдаанд бас одоо мэдрэмж үлдцээс харагдаж байгаа. Сүх ер нь ингээл явчаад байсан шүү дээ. Ер нь хилүрхүүд. Том биш юм. Тэр давхар ачааг оруулах ямар ч зайг бол явуулж байна. Хөмрөө давхар ачаа оруул. Орхон суурийг зүүн талд нь онгодоод За баруун хүнийг тэгэл зүүнд нонгодчоор синжиг авч байгаа талын булааж яваал. Мустафа Бачлоо өрөө. Хоёр өсгөд төр хөмрөөд буцаагаад за ийм гоё барилдаанууд. 4 Болсон 4-5. Болсон доо. Онцлог бол 2 барилдаа ерөнхийдөө байгаад шүү дээ, тий. Бүгдээрээ гоё барилдаан болсон. Тэр хоёр барилдаан тэрнээс илүү гоё барилдаан болсон юм да. Сэрэг зааны барилдаан дээр бол түрүү өсгөө зан хэллээ тэр гიშгэгдэл хөлний байрлал мэдрэмж давуу тал. Бямбатхан бол нөгөө жилүүдхөр бэлтгэл хийсэн. Тэгээ ер нь бол одоо барилдааны мэдрэмж өөрийнх нь нөгөө хурд бас нэлээд сэрэгдсэн. Саяны дээр өмсөн дээр хурдаар хоцруул ер нь бас бүтэн ирэх боломжгүй байна. боломжгүй. Тий. Баяр бас Арслан өөрөө бас хойшил дээр чөлөөтөр хичээлж байгааг нь мартчихжээ гэж бичсэн байсан. Бас тэрийг хараагүй байна. За үргэлжлүүлээд 5-5 оны тойм руугаа орцгоё. 5-5 оны ам Орхон баяр Арслан мөнхөр харцгааг Бямбатхан сайхан жаргал Сэрэг Мустафа Сүхбатсан алтан зоочтой тонсон. Энэроос нэлээд таарлаа энэ жил. Лав мэдж байгаагаар улс тунхагласны барилдаан дээр таарад Сүхбатанд авч ирсэн. Удаан барилдаад.
хөгжүүдийн барилдааны мэхний хувилбар бүр илүү тийм баяжаад байгаа юм шиг санагдаад байна. Би ч одоо нэг сүүлийн хэдхэн жил үзэж байгаа. Монгол бүх бүр шинээр хөгжөөд шинэ мехнүүд хүртэл бас гарч ирж байгаа. Гэхдээ байсан байж мэднэ бидрээс магадгүй өмнөх сэргсэн байж магадгүй. тий сэргсэн байж магадгүй. Хуучин юм чинь шинэ юм гэж хуучин юм гэлнэ нөхөө. Тий. Яг дүрмийнхээ дагуул юм дөө тэгэл альчимч тэгэл дүрм ямар вэ тэрнийг дагаж л бэлтгэл сургуульд. Тэр барьцсанготой хот бас Орох хоёр нь голдоо баруун хүмүүстэй барилдаа явцсан юм тий. за сэрэг цан гэх шүгрөө орж ирсэн. Цойц хөх дээр юм байна л да. Энэ баруунд нэг хоёр тохиож яваад исэн баха тий. Алтан цоожийн. Өсгөөр нь хонгодуулж унж исэн юм уу? Хонгодуулж унж исэн юм. Онсаас. Онлог байх. Гүй нэг 90 унж байгааг баха. Нэг айх дээр тэгж санагдгаар юм байхгүй л. Батарднагаар төлөө нэг хонгодуулж байгаа л дагуулаа алд авч үзэн. Тэгтээ энэ саяны шиг ингээд элэг үсэн дээрээс нөмрүүдийг даржгаар хэцүү байдаг тий. Хэцүү. Дарж нөгөө дагуулж болдгоо. Тий. Тэгээ бид нар чинь нөгөө нэг хөл бас жоох ажиллагаатай барилдаг болсоод бас нөгөө нэг өмнөөс нь янз бүрийн байж тээ. Яг ингээд дараад ингээд зайгүй ингээд Хариу байхгүй юу? даржчихаар дөрөв дээр нөгөө ихцээрээ хөгдүүлэхгүй яваад л дөө. ачих ямарч боломжгүй их сайн ингэж дарж орж ирж чинь гэдэг. Тэрхүү болоо ор зарчлан бахыг дарцгаад багштай хүндэтгэл үзүүлсэн тий. Тоншиг 8 бүхэн шагнал ордолт юм бол. Норбек гэдэг энэ үлгийн хүчтэнд дэвж яаны. Тэр хүмүүс мундаг залуу байлаа шүү. Ааха. Үлгийд ер нь үндэсний бүх Монгол одоо үндэсний бүхийг хөгжүүлэх хүмүүсийг бас бусад аймагуудад ер нь жишг болох учраас ажиллаж байгаа юм залуу байлаа. Мундаг байна да. Тийм ба. Тэгээд Монгол үндэсний бүхийг тэгээд бас өгчүүдээ сайн барилдаасаа. Тий. Тэгээд энэ том барилдааныг Тийм. Монгол бүхийн өргөөнд бас зохион байгуулна гэдэг Арт бол машины одоо байшин. өгчүүд бид нар бол одоо бас талархах Тий. ёстой шүү дээ. Ер нь ийм Бүхний одоо хөгжилд бас бүхний хөгжил. Бүхэл цаг үед ер нь ийм хүмүүсийн буйнд л өнөөдрийн хүртэл Монгол бүх одоо өдрөөс өдөр төгсөж ирсэн. үргэлжлүүлээд их шүүгийн дөрөвт шалгарсан дөрвөн бүхийн амыг харъя. Орхон баяр арслан баруун нэмгэн бим ботхон арсланг амлж 2 зааныг тунаанд үлдээсэн. Энэ бол их сонирхолтой юм шиг. Сонголтгүй юм байна л та ер нь. Аа. Сонголтгүй юм. Би Би сухатай бол- саяхан авсан болохоор авахгүй гэж. Сэркийг авах болов уу гэж бодсон юм. Сэрк цааныг. Наврозын баяраар тэгээд авах ч хэцүү юм шиг. Тэр Яг сүүл зүгээр цолны Эрен бай бодоод магнагаа авахгүй гэж болохоор. тий тэгээд яг уу эн чин заалны барилдаа юм чин арслангууд бас сайхан ижил цолтой хүмүүс. Бас эн чин үзэгчдэд бас нэг төрлийн гоё гоох арслангаа амлаа те. Тэгээ 2 заан тунтсан. за 2 арслангийн барилдаа. Илүүгөө сатгаал ерөөсөө. Энэ дээр ингээд хонгодохгүй байна гэсэн. Сүүлд бол хонгоднуудаар дайрахтаа бол эхлээд очоо тавьдсан шүү дээ. Тэгээд чангарангуут нь явчих. За энэ за ингээд дарчих жоохгүй. Эхнийх бол ингэж сул бим ботхон суллаа шүү дээ. Тэгэнгүүтээ татахгүй маань гэж чангарч байгаа хгүй хөл. Тэгэнгүүт нь чангарахаар дарчихаар ингээд. Их нэг үүсдэг их сайн боллоо л да. Ингээд сулж байгаа. А тэгээд татчих гэж чангарч байгаа. Хамт бол бас ер нь нэлээд бэлтгэл хийсэн бөхчүүд. Тайлбар дээр бас ярьж ирсэн тий. Тэгээд таалцсан болохоор. Тийм. Нэлээд хамт бэлтгэл хийсэн бөхчүүд. 2 зааны барилдаа бас амар болсон шүү. Би энэ барилдааныг үзэхэд хоёрын тайлбарыг сонсч чадаагүй. Маш олон хүнтэй нэг зааланд үзээд тэр нэг тайлбарыг сонсохдохгүй зөвхөн барилдаануудыг харсан болгоно тайлбарыг яг үзээгүй. Нэн ч тэгсэн юм байна нэр. Мундаг үзчихэд ард нь орчихсон тий. Ардны гараад бас ер нь зүтгээтэй. Өмнө бас ийм мундаг их үзсэн. шийдэд үзтэй. Юу гарсан шít. За энийг Солилцсон шүү дээ тий. Баруун сугдаж байгаа буцаага Зүүндээ. зүүн болоод. Тэгээд тэр мошгаа дутуудахад Хүн анзаардаг юм бол амар хөлбөр шүү дээрээс. Амар хөлбөр. Мошгаа дутуудахад зүүнгээр алсын сүв авч байгаа шүү. Юмтай чигтэг мундаг байсан. Тэгээд цаашаа зүтгээд гарах гингүү тэр тоогон дээр дардсан.
Пертагаас гадна гоё яваад ирсэн урагш ер нь. Одоо энэ гэж одоо гоё ажилдаг хүчүүд ер нь юм том өгөгдөл сайтай. Энэ арангайхан яг ингээд телевизэн хажуу сууж байгаа шүү дээ. Маас ухаад санжаа аврах төхнөө төгөн. Тэгтээ бол аврахтаа очихгүй гэл тэгэхэд энэ тиймэрхүү мэрэд хоорондоо. За насны хувьд бас бага юм да. Санжаагийн гарч ирсэн насн дээр ч одоо арай очоогүй юу? Одоо жин сүхбат 25 та 25 юм уу? 2000 он. Аваас очиж байгаа байна тийм ээ. тий. Тэгвэл ер нь бол бас ажиллагаа их сайтай. Ер нь энэ хашаатынхан, аранга хашаатынхан ч ер нь бас их сайн ажиллагаа сайтай юм уу л гэж. Санжаа Дамбаврагч бас мундаг шүү. Ер нь тэгэл гараал дайраал. Тэгээ гол нь бол одоо тэгээд Санжаа Дамбч нь ер нь хүнийг дугтарж чангаруулаад буцаад дүлгэд наагаал. Тэгээд ер нь голлол дайраа явчихдаг хүн шүү дээ. Зүгээр зогсохгүй. Тэгээ Сүхбатын хувьд бол бас их дор өрөлттэй тэр цээж бол ер нь сөхөгдөхгүй харагдаад байгаа шүү. Тэгэхээр тэр цээжний тэр дор байгаагаа их ашиглаж байгаа хүнийг бас зүгээр хурдны хувьд бол жоохон тийм байж магадгүй. А тэрнээс бол тэр хүнд ачаа өгж байгаа энэ тэр бол бас нэг дутаад ахааргүй юм болов уу гэж хараад байгаа. Ер нь бол тамирчин хүний хүнд одоо зохицолж байгаа олдмол одоо юм төрмөл авьяас гэж. Нэг нь мэдээж одоо хөдөлмөрөөр бий болгож чадж байгаа. Ур чадвар гэж байгаа байхгүй. Энэ хоёр ингээд зэрэг бэлтгэл хийхэд одоо байгалийн тийм өгөгдөлтөө унган төрмөл авьяастай хүн бол мэдээж тэр давуу талаараа өрхнөөс төрүүлж алах нь. Их одоо хөдөлмөрч үнэнч тийм тууштай хүн бол цаг хугацааны одоо явцад бол зэрэгцэж ирнэ. Энэ бол өөрөө одоо бүхэл спортын төрөлд байдаг зүйл байхгүй. Унган төрмөл одоо авьяастай ийм хүмүүст бас нэг баг зэргийн одоо ингэ ажиглагддаг юм гэхээр хит одоо нэг өөртөө ихтэй байх байтал эсвэл одоо яг энэ байгаагаараа ингээд бүх цааш ингээд үргэлжлээд болчих юм шиг энэ хоёроосоо болоод ингээд нэг баг зэргийн одоо нэг хэнэг гүйтдэг. Ийм зүйл одоо тохиолддог. Ийм өмнө нь бол одоо ийм тохиолдлууд ганц бүхэд ихгүй зөндөө зүйл төр байж. Энийг одоо бид нар юу гэж ярьдгүү гэхээр үгүй энэ одоо нэг тэгчгэл хүн байсан шүү. Тийм боломжтой хүн байсан шүү. Дараа. Одоо нэг тэгчих болов гэж хардаг ийм хүн байсан шүү гэж одоо нэг хүмүүс үзэгчид их олон ярьж идэг тийм ээ. Ер нь араас эхэлсэн хүн яадгүй гэхээр Хөөж. ер нь их одоо ингэж тууштай тэр цаг хугацааны туршид одоо байх юм бол яг л зэрэгцэж ирдэг. За дийлэнхтэй бас ер нь гүйтсэн ч байгаа. Өсвөрийн улсаар уртлаг тий. Харагдчихэйдэг. Байр урагшлалгаа өгч нь тэгэл яваал гэдэг шүү дээ. Би болохоор 2000 оны хүүхдүүд 18 насны улсын аврагт орж явахад Орхон аймагт болоход анх Сүхбатыг харж ирсэн. Тэрний дараа Сүхбат нөгөө манай алдрын спорт тооны тамирчин болоод тэгээ тэрнээс хойш Сүхбатыг бол нэлээд сайн мэднэ. Тэгээ нэг удаа одоо би ч барилдахаа болцсон байсан. Тэгээд өөрөө задгаа хүмүүсж байгаад бас нэг барилдаж үзсэн. Тэгээ барилдаж үзснийхаа дараа бодож исэн байхгүй. Тэгээ аранга одоо ган зэрэг начин за тэгээ манай нямдэрс начин энэ гээд хаяа одоо бүхэн талаар ярьдаг хүмүүстэй бол ингээд санал бодлоо уулзчих. Наранбаатарт бас зөндөө ярьж исэн. Тэгээ энэ яриа маань ингээд өдрөөс өдөрт ер нь батлагдах нэг ойртож байгаа юм байна гэдэг нь бас Юу гэж ярьж байсан. харагдаал байна. Дараа нь одоо яри ер нь бол их харагдаж байгаа. Дээр нь тэгээд хүн нэг одоо Мукатавраг хэлсэн. Тэгээ Мукатаврагын тэр үг одоо Монгол бүхэд ингээд бид нар бүгд сонирхогчдонч тэр бүгчүүд нь ч тэр ярьдаг одоо үг надаас барьтай хүн байдаг юм байна шүү дээ гэж. Аль би тэрийг амлчаад байгаа гэжсэн гэж ярьдаг. Мукатавраг тэр үед бол худлаа хэлээг байгаа байхгүй. Өөрт нь яг тийм бодогдчихсэн. Тэгэхэд тэр хүнд одоо ер нь урагшаа тэр хүн яаж хойшоо гიშх юм тэгж бодож байгаа хүн дандаа л явна гэдэг урагшаа. Тэгээд барилдаанаас барилдаа, даваанаас давааны хооронд бол дахиад яг бүхэл одоо юу вэ? Улмал одоо итгэлтэй гიშгэгдэл нь хийгүү хийсэн их нь буцахгүй болдгийм байна гэдгийг ингээд бүх цагийн үеийн туршид ингээд гэж одоо бас хэлэхээр нэг
руугаа хитээчих гээд байна л да. Ер нь нүдэрээ харсан өөрөө борилж явах үедээ мэдэрсэн Монгол өвхөд бол бас онцгой төрсөн ирчүүдэд л байдаг юм байна гэж харагддаг. За өргөжлүүлээд тэгээд үзүр төрөөнийхээ барилдаа нэг үзье. Орхонбаяр Арслан Сүхбат зан 2. 7 хоногийн өмнө барилдаа шүү дээ. Тэгсэн шүү дээ. Хутгаж яваа, зөрж хашч мордоод тэгээ Сүхбат авсан да тий. Тэр барилдаа бол Хувилбал хэдтэй байсан бол ер нь. ерөөсөө ганцхан таарсан юм шүү дээ. Юу? Одоо төрөө үзүүрийн давааны хувь тэр үзэгчд ямар бодолтой байсныг бол мэдэхгүй юм. Энэ хоёр ч өмнө нэг л таарсан байсан шүү дээ. Ерөөсөө л хоёр дахь барилдаа л тэгэл. Заасгүй за. Байрлал нэмэх задлага ярил. Тэг ерөнхийдөө тэгэл саяны сугадж уншгаал ер нь давааны үндэс боллоо ч. Тэгээ ард нь гарсан тохиолдол бол дээрээс нь одоо энэ бүхэн жилүүд барилдаанаар бас бэлтгэл хийж байгаа хүн ингээ ард гарсан тохиолдол. Тэгээд ингээ ууцаар тэрэгдсэн дарсан тохиолдол ер нь тэгээд ая харах хэрэгтэй л дээ. Ер нь бол их л зөв барилдлаа. Тэгээд баруун мордоод тэгээ буцаагаад мушигдсан шүү дээ. Эхлээд бол мордсон тийм ээ. Тэгээд зүүн хөнтрөөд за энэ мордсон ингээд тэгээ хөлөө их гаргаж хойшоо жигээд тэгээд энэ дээр нэг хөнтрөөд гарсан. Мордоо хүчтэй атсан байна. Тэгээ мордоо гаргаж гарахтаа ерөнхийдөө бол тэр сугыг тэгэл анзаараагүй л байна л та доошоо чарж сөхчихгүй байх гэж бодсон уу тэр сөхүүлэх тэрийг бол тооцоолоогүй л. Сүхбат тавраг ус ирж нэр байшаал гардуулсан тий. Мэнчилгээ бас дэвшүүлж гарч ирж байсан. Суглаан дээр гарч ирсэн харагдчихсан. Аврагч хүмүүс үлгийн дивжиний хүчит хэсэг бэлдэж ирсэн баг шүү. зөвлөгөө өгч ирсэн. Зөвлөжсэн гэдэг. Өөр 14 5 оны үед. Ер нь бол брекийг бас их гайгүй бүх болох юм байна гэж. Брекийн хурцыг. Тэгээд увснуур дивжин дээр бас брекийг бас нэлээ бэлтгэгдэж. Тэгвэл ер нь аймгийн арслан болцсон байсан баг. Хурц бол болоогүй байсан баг. Тэгж бас сонсч ирсэн шүү би. Тэгвэл ер нь бол увснуур дивжин дээр брек байнга бэлтгэл хийгээд байдаг гэсэн. Өөрийн галбир хийчих бас тийм онцгой шин. Тэгээ энэ хүмүүс нөгөө намайг ингээ тайлбар аяа суухаар нөгөө Орхонбаярын талаар нэг ярихгүй байна. Яриач энэ төр гэдэг байхгүй. Тэгэд би ярьсан яриаг бол одоо бүх сонирхогчид бүгдээрээ сайн мэдж байгаа. Сүүлийн нэг 3 жил орчим бол бас бэртэл гэмтэл гээл зөндөө зүйлийг одоо туулж буцаж Монгол бүхтээ одоо ирж бас бүрэн гүйцэд бас яг барилдах хэмжээнд бас арай бэртэл гэмтэл нь илаар шиж одоо л нэг юм ингээд дөнгөж одоо нөгөө яг одоо нэг 100% гэж хэлэндээ тий барилдах боломжтой болох. Ирж ийн заалны барилдаан бол алгасахгүй барилдаад байгаа. Одоо бол ер нь тэгээ заалны барилдаан бас алгасахгүй барилдах баг. Харин Орхонбаярын талаар өсгөө зан Наранбаатар энэ төр хэлвэл сонирхолтой болох. За тэгээд энэ бэртлээ сэргэж ирээд үнэхээр бол бас мөрний бэртэл. За өвдөгний бэртэл. Ер нь бол бэртэл их хүндтэй хүнд бэртэл авсан. Тэгээд эргэж ирээд эмчлийн хувьд бас улсын баяр наадамда Арслан золтой хүн те сайхан барилдаад бас үзүр төрөнд хүрлээ. За ерөнхийдөө бол бэртлээс болоод барилдахгүй байсан болохоос энэ залуу хүн бол ер нь заал дагавд барилд төр чинь барилдах тусмал бэлтгэл сургуультанд жангана. Тэгээ үзэгч хүн бол яг нэг барилдахгүй болчингууд за энэ одоо цол аваад алга болчихлоо тийм ээ. За одоо энэ заал нь барилдахгүй ард түмнээ хөндлөсөн. Энэ чинь одоо сайн юм цадаа мундахгүй гэж бас их л олон зүйлүүд байдаг. Зөвхөн энэ барилдаан дээр барилдаж харагдаж байгаа биш. Өдөр болгоны бэлтгэл сургууль өдрийн за зарим үед 3 бэлтгэлтэй ер нь 2 бэлтгэлтэй барилж байгаа хүмүүс тийм баг шүү өглөө оройны бэлтгэлтэй. Тэгээ тэр бэлтгэл дээр чинь бас маш олон хүмүүс бэлтгэл хийж байгаа. Өөрөө хэдий одоо би халаалт сайтай өөрөө шалтгааллахгүй бэлтгэл хэмтэлж авна.
За зааланд одоо яг хүнд бол харагдаж байгаа нэг зааланд барилдаж байгаа бэртэл мөртл харагдаж. Тэрнээс бол бэлтгэл дээр бол маш их гэмтэл авч байгаа шүү дээ. Тэгээд энийг эдгэн гэдэг бол хугацаа орно. Эргэж формдоо ороход тус. Эргэж тэгээд тэрийг бүрэн эдгээсний дараа эргэж формдоо орно гэдэг чинь бол яг залуу хүн учраас бас хурдан хугацаанд бас эргэж сэргэлттэй сэргэж байна. За ер нь бол тэгээд тэгж хүнд мөрний бэртэлтэй хүмүүс өтер бол за ер нь ингэж хурдан хугацаанд орно гэдэг бол бас нэлээд л асуудалтай л да. Тэгээд одоо Орхонбаяр Арслан мэдээж л харахыг хүссэн Монголын ард түмэн дүүрэн л байгаа барилдааны үзхийг хүссэн. За гэвч одоо тэр чин заавал тэгж одоо үзүүл нөгөө бэртэлгэмтлээ эдгээр байдаг. Тэгээ за бас энэ ард түмнээ хүндлээд барилдмаар байдаг. Тэгэл ингээд шалтгаанууд байдаг юм л да. Тэгээ Орхонбаяр Арслангийн барилдааны хувьд бол одоо мэдээж багш нь сууж байна. Тэгээ өөрөө бол тийм бас нэг төлөв даруй замтай тийм сайхан залуу харагддаг шүү дээ. Тэгээ би бол сайн хаагаал одоо бүхий өргөнд таар бид нар бол хамт бэлтгэл бол хийж байгаагүй. Тэгээ надаас энэ төр бас юм асууж л байдаг. Хаа ер нь за одоо мордуул яах вэ энэ төр гэл саяхан барилдаан дээр энэ төр асууж исэн. Тэгэхээр бол би яагаад тэгж ийм гэхээр өөрөө бас надаас асууж байгаа юм чи бас нэг өшөө ахмад хүмүүсээс бас асууж шít. Тэгэхээр бас их ухаалаг юм байна. За дээрээс нь бас нэг эрэлж тийм одоо нөгөө судалжтэй ер нь бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас их мундаг залуу юм да гэж. За энэ хүнээс би энэ мэхийг асууя гэж бодож байна те. За өшөө одоо өөр хүнтэй хөл мөхтэй хүн дээр очиод юм гар мөхтэй хүн дээр. За одоо энэ хонгодоог одоо яаж сурсан байна? Унган байна уу? За тэгээд давталтаар энэ тэргээл мэдээж одоо унган байсан ч тэгэл давтчихэж л энэ төгс гүйцэтгэл явж байгаа шүү дээ. Тэгэл одоо энэ өнгөнд барилдаж байгаа учраас бас ингээл барилдаал ганц бодох юм тэгээд энэ сайхан олон төмнийг баясгаж байгаа энэ залуу бэртэлгэмтлээс тол байгаасаа тэгээ сайн барилдаж бас тэгээд цолоо ахиулаасаа л гэж одоо бүх хүний хувьд бас хүсэж байна. Одоо ингээл нэгэн үеийн энэ залуучууд одоо нэг 10 жилийн өнгийг тодорхойлно шүү дээ. 5-10 жилийн. Ер нь бол одоо энэ 90-ад оны сүүл 2000 оны их үеийн залуучууд бол одоо нэг 5-10 жил бол өнгөнд байна л гэж. За ингээд Наврын байр зөөс Улс аймгийн алдар султаа 128 хүн барилдааны томиллоо. За бүхий өрөө нэвтрүүлгийн ивент тэтгэгчдийн зар сурчлагын араас нэвтрүүлгээ өргөжлүүлье. За нэвтрүүлэгтээ хамтаа үзэгчтэй баярлалаа. За он гараад бол Монголын үндэсний бүхий холбоон зохион байгуулж байгаа барилдаануудад бүх барилдааны чансаатай болсон. Чансаа бол мэдээж өнгөрсөн амралтын өдрийн барилдаанаас хойш шинжлэгдсэн байгаа. За чансааны оноог бас хамтдаа харцгаая. За хангаа аваргуул 1-р байранда хിവэрэ байна. Батмагнаа чинь 2 луу дэвссэн байна. Тийм ээ. Лавкар л ухарсан юм байна тийм ээ. Амар сайхан 4, Сүхбат 5 руу, Бачлуу 6 руу, Бямботхон 7 байранда юм байна тийм. Цааш 8 руу орж ирсэн байна. Гэтэл хүмүүс одоо нөгөө Орхонбаяр аль чансан дээр хаана юм бол гэж сонирхох та тийм. 10 дээр байгаа юу. явж байгаа. 64-ны чансаа гарах уу? Ер нь бол чансаа бол одоо ид барилдж байгаа бүх хүчүүдийн чансаа оноо гарцсан байна. Оо тийм үү. Тий, дэвжээ зэгийн миний чансаа хэсэг рүү оронгот бүгдхийн. Би чинь ганц 2 гарсан 64 дараа багтахгүй бах тийм. Эсвэл их дээр нь 2000-ад оны дунд төгсгөл энтэрлөө бол бас яг энэ чансааны ер нь 1-2 дээр 5-0-оос гарч явах юм тийм. Ер нь 1-2 бас салаагүй бүх шүү. Тэ яг нэг 2010 оны төгсгөл эсгэрүүл баг л та тий 2006-7 оноос хойш нэг 11-2 он хүртэл. За бүхий өрөө нэвтрүүлэг дээр маань өнгөрсөн дугаараас эхлээд бас бүх үзэж байгаа одоо үзэгшин шинээр үзэж байгаа залуучуудынхаа мэдлэг мэдээллийг тэлэх үүдээс бас нэг шинэ буланг нэмсэн. Энэ бүх хэмбэ гэдэг булан байгаа. За мэдээж зөв болон байл шүү тий. Тэгээ эндээс үл нөгөө нэг факт авал өгнө. 2008 онд аймгийн арсны цол хүртсэн. Тэрээр Монгол бүхий өргөний албан ёсны барилдаанд 16 удаа төрүүлсэн байна. 2000
8 онд аймаг ярсан цол хүрсэн. 16 барилтаа аймаг зэрэг үү Дутан улс Улс аймаг юм уу? Аймаг цэрэг улс аймаг. аймаг зэрэг улс аймаг нийлээд 16 одоо төрүүлсэн байна. 2008 оны ярслангуудаас 8 оны арслангууд чимнээс чанга арслан нэлээд байсан шүү. Би шүү. заа гарц байгаа 2 маань нэр найруултаа Наранбаатарх бол мэдж байгаа. Оо мэдж байгаа юм уу? Нэг мэдгүй юм шиг өтөөс дараад. Тэгээ Ингээд харин Набах бол бас Набагийн бэлдсэн асуулт. төхүүлж байгаа. Би бэлдээгүй. Аа тийм. Зэвэн дөржил бэлдсэн байх та. 16 төрүүлдэлч бас тэгээд их л олон барилдсан байх нь тий. Эсвэл за. Харилцсан байх нь 2008 онд аймаг ярслан болсон Тийм гэж байна. байна. 8 оны арслан Аль аймаг тендрууллыг л бодох болчихвол. тий тэгээ 16 удаа төрүүлсэн байдаг. 2000 Улс аймаг зэрэг нийлээд нийлээд тий. За яг тэр үед бол Пүрэв давг арслан ч одоо 8 оны аймаг ярслан уу? тийм байна. Бүрдөөг юм шүү тий. тогтж байна уу те. Гэхдээ би ч ер нь бас 10 гарцсан гэхээр бас Цөөхөн хайгаад дунд болчихсон л та. хайгаад. Ер Бид хоёр бол тэр үед аймаг зэрэгтүүд барилдахгүй болцсон байсан үг яахгүй. Аа. Улс аймаг барилдаж ирсэн үе. Тэгэхээр Аймаг өсгөө зантай бол бүр их олон одоо бас дээшээ шахаж барилдсан бол таарна шүү дээ. Тэгээ бодоод тэгээд 8 он гэдэг чинь бас тэгээд 8 оны арслангууд гэдээ бодохоор энэ Пүрэв давг дээр өсгөө зантай санд нэг л бууж ин та. юу чин за ер нь бод одоо тэр 8 оны арслангуудаас тэр багцаад байх юм болов уу гэж бодоод байгаа юм дээ. За тэгвэл хариултаа харцгаая. Тэгээ олон хөлбөр ерөөсөө төвшүүлсэнгүй шүү. Эргэлзээ авахгүй ерөөсөө Пүрэв давг харсан гэж байна. За Монгол улсын ярсан Пүрэв давг мөн байна. 2008 онд аймаг ярсан цоллоо хүрсэн байна. Монгол Бүхий өргөнд одоогоор 16 төрүүлчихсэн байгаа юм шүү. 10 гарахаар чинь тэгээд бас их Тий. ховор шүү. Ааха. Тоолно. Одоо бол асуултаа жоохон өөрчлөхгүй л одоо эн чинь ингэж штэ. Ааха. Өргөөнд улс аймаг золтой хүмүүрлэнд хэн хэдрүүс мань хараалж ижил ороод ирчих штэ. Тэгэл Одоо жоохон өөрчлөө явчих тий. тэгэл тэрийг араа тэр Яг сая бол би тэр бодлоо л доо энэ. 10 гар Ер нь 10 гаруй төрүүлнэ гэдэг чинь бас. цөөх л тоо. тий цөөвтөрдүүг ингээд үзүрлүүгээ шахах. За харьцангуй харин өнгөрсөн жил бол маш олон барилдаан болсон шүү. Ер нь тий 20 23 50 гараад өдрөөс шиг барилдаа та. За ингээд үзэгч та охиндээ бүхийн өрөөнөөс бүхийн өрөө нэвтрүүлгийн 4 дахь дугаарыг бас бид бүхэн хүргэлээ. За амралтын өдөр зохиогдсон 2 барилдааны тоймоо хүргэлээ бас 2 шинэ буландаа бас асуулт хариултаа хүргээд үзэгчтэй бас шинэ мэдээлэл хүргэсэн болов гэж бодож байна. Өнөөдрийн бас энэ нэвтрүүлгийн төгсгөлд хоёр ах маань заан гарцсан маань бас нэмээд онцлох бүх ч юм уу онцлж ярих сэдв юу нэг вэ? Заах бас Надад ч одоо бас нэг яриад байх юм болго. Аа. Барилдаа их олон болж байгаа. Энэ сайн. Энэ цаг үед Монгол бүхий нэг одоо нэг үе гэж байдаг. Тий. Энэ өссөн үсээгүй л ер нь үе үеэрээ ингэж төрж орж ирж байгаа байхгүй. Тэгээ бид нар шинэ мянганыхан гэж одоо ярьж байна. Сая зам маань хэлсэн төгсгөл үеийнхэн шинэ мянганыхан гэдэг. Ер нь бол нэг харахад Монгол бүхийд нэг доороос ингээд энэ залуучууд их олон гарч ирж байгаа. Дээр байгаа хуучин том цалтангууд маань бас эд өрсөлдөөнд байгаа. Сонирхолтой яг эд өрсөлдөөнтэй ийм гой одоо Монгол бүх өрнөж байгаа. Тэгээ бүхэд одоо хайртай, бүхөө үзэж сонирхох дуртай ийм одоо үзэгчид маань хэрвээ би бас нэлээ яриад байгаа юм. Монгол бүхий өргөөндөө ирээд энэ барилдаанаа үзэх юм бол өргөөн дотроос одоо яг амьдаар нь тэр орчин дэм үзнэ гэдэг их гоё. Тэгээд газар энэ олон сайхан залуучуудыг дэрэгдээс нь хараад жинхэнэ одоо Монгол бүхчүүд, Монгол ирчүүдийн өрсөлдөөн тэр барилдаа ямар гоё болдго юм бэ гэдгийг үзвэл бүр их гоё шүү л гэдэг. Энэ цаг үед одоо бас сагсан бөмбөгийн спорт Монголд одоо бас хам сайхан хөгжсөн өрсөлдөөнтэй эдгээр телевизээр гарч байгаа ч гэсэн юу нэр зарим өөр билет болохгүй гоос тээ. Тэгээ билет нь юу нэрт дуусчихад байна шүү дээ. Яг тэрэн шиг бас Монголоо гэх Монгол өв соёлоороо бахархах дуртай ийм одоо Монгол ирчүүд, монголчууд маань Монголын гих сайн сайхныг бүгдийн өөртөө шингээсэн Монголынхоо барилдааныг өргөөндөө их очиж үзээрэй л гэж хөрж байгаа. Гоё болж байгаа шүү. Гоё. Олон сайхан залуучууд гарч ирж байгаа. Тэнд очиж хараарай л гэж одоо уриалж байгаа. Энийг л одоо хэлье. За энэ одоо амралтын өдрүүдийн барилдааны тайлбарт амжилт хүсье. Тэрний өмнө бас
сумын цолтой болон залуу хөгжтийн барилдааны 124 дэх. Тийм баг. Тэгээ 124 дэх барилдааны бас тайлбараа Цодож одоо хэлүүлэгтэй. хөө би яаж тайлбарт нь бас амжилт хүсье ахнарлаа. За баярлалаа. Энэ дэр нэмэт нэг ганц юм хэлжүүл болох уу? Болно шүү дээ. Би бас ингээд тойрогоо бас өрмөр санагдаж байна. Хоёр ирс нэг бүхэн бэлтгэл хийж үзээрэй. Хараад судлаад яриад тайлбарлахаас гаднаас хийж үзүүлэх гоё шүү дээ. Биеэр Нөгөө- тий. Одоо ингээд бүхэн бэлтгэлийг хүмүүс ингээд заавал амжилт гаргахын тулд хийх ёстой юм шиг бас ойлгож болохгүй. Хүн фитнест ороод хөлсөө гаргаад дасгал хийдэгтэй яг адилхан байхгүй. Заав зодгшууд гутлан өмсөд бас барилдах шаардлага. Сайхан бэлтгэлийн хувцастай ирээд одоо бүс жодогийн бүс гэж хэлдэг юм да. Бүстэй тулаад ингээд сонирхоод тэгээл бэлтгэл хийгээд барилдаад үзээрэй гэж урьж байгаа шүү зэ. За баярлаа. Очихлоо. За ингээд энэ телевизийн студиэс бүхий өрөө нэвтрүүлгийн 4 дахь дугаар та бүхэн төрлөө. Хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.